Монгол улсын түүхэнд анх удаа Ахмадын асаргаа сувилгаа эмчилгээний зориулалтаа 80 ортой, мөн хүүхдийн 150 ортой эмнэлэг ашиглалтанд орлоо. Хуучнаар Баянгол дүүргийн 6 дугаар төв байсан газарт ийхүү Ахмадуудад зориулсан эмнэлэг ашиглалтанд орж байгаа юм байна. Улсын хэмжээнд анх удаа ахмадын эмнэлэг нэгдэж байгаамаа. За энэ бол нийт одоо Баянгол дүүргийн 25 мянган ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ болон сэргээн засах уламжлалтын одоо тусламж үйлчлэгээг бол хүрхэд бол бид бэлэн болсон байна. За энэ дотор бол нийт одоо 60 ортой ахмадын эмнэлэг нэгдэж байна. За энэ дотроо бас бид нөр 6-аас 8 давхартай болов хүүхдийн 2 дугаар тасаг буюу 150 ортой хүүхдийн 2 дугаар тасгийг бол нээж ажиллахаар төлөвлөд байгаа. Энэ номер бол ашиглалтанд орно. За одоо бол 2-оос 5 давхарт бол ахмадын дотор мэдрэлийн сэргээн засах уламжлалтын тусламж үйлчлэгийг үйл ажиллагаа явуулахад өнөөдрөөс үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Мөн улсын хурлын гишүүн Эрдэнэ Баянгол дүүргийн засаг даргууданд бай Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм а. Ахмадын зориулсан яг тусгай зориултын юм ахмадын эмнэлэг бол байдаг. Яг энэ дэнд эмнэлгүүд ганц нэг тасгал байдаг л да. Яг юм цогцлбор бол эмнэлэг бол анхных нэгдэж. За 14 онд анхны эмнэлгийг байгуулах одоо санаачлал гаргаж зов төсвийн хийлгэж хөөцөлж за тэгээд дүүргийн одоо хөрөнгө оруулалтаар энэ одоо ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр энэ ажлын маань нийт хөрөнгө оруулалтын 80% бол дүүргийн хөрөнгө оруулалтаар үлдсэн 20% улс нийтийн төсвөөс одоо гаргаж энэ дүүргийн ашиглалт одоо дүүргийн эмнэлгийг ашиглалтанд болж байна. Тэгээд одоо энэ эмнэлэг маань одоо Баянгол дүүргийн 20 мянгаар хамтд үйлчлэх ийм эмнэлэг байгаа. Тэгээд хамгийн орчин үеийн одоо стандарт шаардлага хангасан. Тэгээд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдэд томилогдсон ийм одоо эмнэлэг болж нэгдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн их хэрэгтэй хүмүүс бол ахмад настангууд болон хүүхдүүд байдаг. Гэвч эмнэлгийн багтаамжаас шалтгаалan төдийлөн эмнэлгийн үйлчилгээг бүрэн дүүрэн хүртээд байж чаддаггүй ахмадууд тэдэнд тусгаалan зориулсан цогц эмнэлэг ийхүү үе таалгаа нээж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Хэнийг ялахгүйгээр сайхан эмчилгээ үзүүл энэ сайхан барилга доторх тоног төхөөрөмжийн сайхан авч яваарай гэж бүх ажилтан албан хаагчдаа загьяа. Нийгмийн хөгжил, шинжлэх ухааны хөгжлөөс хосрохгүйгээр манай үе залгамжлсан эмч нар, залуучууд энэ урдуур гүйж байгаа хүүхдүүд бүгд аль жаргалтай байх болтугай гэж ахмадуудыг төлөөлж ерөөл дэвшүүлье. Монгол улсад 220 гаруй мянган ахмад насны байдаг гэдэг судалгаа байдаг. Тэгвэл тэдэнд тусгаалan зориулсан ганц ч эмнэлэг байдаггүй юм байна. Нэгдсэн эмнэлгүүдэд л ахмадуудад зориулсан тасаг байдаг байсан бол ийхүү Монгол улсад анх удаа ахмадуудад зориулж тэдний эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулсан эмнэлэг үе таалгаа нээлээ. Энэхүү барилга нь шат, хаалга, цонх, ариун цэврийн өрөө, хөвх ор зэрэг бүхий л зүйлс нь ахмадуудад зориулагдсан хийгдсэн юм байна. Зөвхөн ахмадууд гэлтгүү хүүхдэд зориулсан 150 ортой эмнэлэгтэй болж байгаадаа Баянголчууд баяртай байлаа.